чамд ирж хүм муулдаг найз. Яг нэг юмд ингээд ер нь бол байна шүү дээ. Нас явахаар одоо би 34-тэй шүү дээ, тий. Тэгэхээр чи би 34-тэй гэхэр чинь 15 6-таагаас хойш одоо хэдэн зуун хүнтэй л найзлсан байв та, тий. Мэдж байгаа шүү дээ. Тэгэхээр чи энэ дунд чи ингээд ямар хүн байдаг, ямар хүн эцтэй ингээд тий амжилтанд хүрдэм байх гэ би ингээд бодтоор харж байгаа шүү дээ. Магадгүй ингээд нэг хитвхтэй биш, бидний дунд нэг юм яриа өрөөгүй байсан нэг залуу уртгаал амар сайн байдаг байсан залуу. Тухайн үед бид нар тоодгүй байлаа гэж бодлоо. Уртгааж явсаар байгаад тэгээд амжилтанд хүрснийхэн дараа энэчнээс чи би тэрнийг зүг тогтлоо олж харж байгаа зү тий. Уртгаа зүгээр тууштай хийж идэг хүн бол хизээч нэг л өдөр амжилтанд хүрдэм байна. Бусдаас үнцнийг хайдаггүй хүн өөрийнхөө үнцнийг өөрөө бүтээг явуулдаг юм байна. Тэ? Хүнтэй хов ингэж базад суудаггүй хүн бол тэр хов базчих цагаа хэрэгтэй зүйлдэд зарцуулаад өөрийгөө өдөрт нэгэн цагаар хөгжүүлээд байхад жилд 365 цагаар найзуудаасаа тасраад ерөөсө 5 жилийн дараа ихэд бүр ингэж гүйцхэргүй бүр маш хол тасраа явчихдаг юм байна гэж. Одоо тийм ч чи бодоод үзлээ. Өдөрт нэгэн цаг чи өөрийгөө хөгжүүлж яхад жилд 365 цаг те. 365-ыг чи 8 хуваата хэд вэ? Бараг 40-50 хоног байгаа зү. Тэгэхээр чи юу гэсэн үг вэ гэхээр чи ямар нэгэн хүнээс те бүр 2 сараар илүү хэмжээнд өөрийгөө хөгжүүлчих юм бол зөрүү гарна шүү дээ. Нэгэн жилийн хугацаанд. Одоо бодохгүй 5 жил ингэж явбал яг уу. 5 жил чи өдөр болгон 1 цаг ном уншвал яг уу. 10 жил 1 цаг өдөр болгон чи өөрийгөө AI дээр хөгжүүлвэл яг уу. Чи дараагийн 5 жилийн хугацаанд өдөр болгон контент хийвэл яг уу 1 цаг. Өдөр болгон 1 цаг. Өдөр 7 хоног чи 10 20 followers нэмсэн ч болно ингээ баг багаар. Бидний ихэнх амжилттай гэж хараад байгаа хүмүүс шүү дээ. Бид нар дандаа үр дүнд хүрснийхэн дараа тэр хүнийг харж оюун санаандаа кодлолтой шүү дээ. Нэг бодлын ялуу өнөөдөр жоох ярина. Нэг бодлын биш дээ. Бид нар зүгээр ийм оюун санаандаа хүмүүсийн бүтээсэн систем дотор буюу бараг simulation дотор амьдарч байгаа байхгүй. Юу гэхээр нийгмийн стандарт гэж зүйл байгаа. Хүн ямар нэг юм яаж дүгндэг вэ гэдэг нэг тогтсон бичигдээгүй хуулийн дотор бид нар бүгд амьдарч байгаа байхгүй. Ямар нэгэн зүйлийг сайн гэх үү, муу гэх үү, амжилттай гэх үү, амжилтгүй гэх үү гэдэг дээр бид нар бүгд цензур байдаг. Гэтэ тэр нь биднээс ч өмнө байсан. Хүн төрөлхтний дунд зүгээр байсан тийм систем. Магадгүй сармагчингууд дотроо нэг өөрөөр дүгндэг байх те. Шоргоолснууд өөрөөр дүгндэг байх. Хүн төрөлхтөн дотроо ямар хүнийг амжилттай вэ гэдэг дүгндэг нэг өөрөөр системтэй. Ямар хүн соёлтой, ямар хүн соёлгүй. Бүгд нэг хэмжүүртэй байхгүй. Тэгээд энүүгээрээ бид нар өөрийн ирэхгүй харагддаггүй simulation дотор амьдарч байгаа байхгүй. Нийгэм гэдэг чинь зүгээр л бүтэц том систем шүү дээ. Энэ дотор яаж хөлөө олдъё? Яаж нийгэмдэр байр суурь эзэлдэг? Яаж хүнд бүртэй үнэхээр мундаг залуу шиг харагддаг? Яаж соёлгүй залуу шиг харагддаг? Чи ингээд бүгдээрээ юм дөрвтэй баг шүү дээ. Энийг зөрчих юм бол чи ингэж харагдана. Энийг зөрчих юм бол чи тэгж харагдана. Монголд чи ингэж яриул чи алуулна. Ингэж яриул дэмжигдэнэ. Гадаад бол юм байна. Энд бол юм байна. Тэгэхээр бид нар бүгдээрээ simulation дотор ерөөхдөө амьдарч байгаа байхгүй. Хиймэл зүйл дотор. Анхнаасаа одоо юу гэдэг юм? Бурхан бүтээж өгсөн зүйл биш гэх юм. Зүгээр л бидний хүн төрөлхтний өөрсдийн маань бүтээсэн зүйл. Тэг ингээ хараад үзэхээр энэ дотор бид нар байр суурь олъё, тэ амжилттай вэ гэж бодож байгаа бол чи яг энэ дүрмээр л тоглож байна. Чи шатар тоглож байгаа бол чи шатрын дүрмийг нь ихлэд ойлгож ийж шатар дээр ялна нэстэ өрсөлдөгч. Тэгвэл чи өөрийнхөө дүрмийг зөхөө тоглоод байж бол өөрийнхөө дүрмээр мэдээж амжилтанд хүрдэг хүмүүс байгаа. Мэдээж хайрцагнаас гадуурсдаг гэж. Системээс гадуурсдаг гэж чаддаг хүмүүс байгаа. Гэхдээ тэр хүмүүс бол миний анзаарснаар бол IQ нь өөр, өгөгдөл нь өөр, удам нь өөр, амар өөр хүмүүс байдаг. Харах царын уулзаад ерөөсө 1 минут харьцаад л зүгээр асуулт тасан шууд мэдчихдэг. Энэ бол дүрмгүй тоглолт гараа. Энэ бол угаасаа алхан тодорхой гараа гэж.